бүгдээрээ хүний хэрэгцээтэй ийм олон хүмүүстэй хамтдаа байна. За тэгээд бас нар уцаан утгаарчаараа. За бид нар өнөөдөр хайчаад оролцсон. Бид нар ямар тийм баримттай мэдэн тийм ээ? Мэдээ. Үүндээ баримт жаргаж шүү. За нэг үшээ. Өөний гэртээ, инээний гэртээ, аавны гэртээ. Өөний гэртээ, цэцмэг тэнгэр, инээний гэртээ, уудам тал, аавны гэртээ, хангар уул, ээжний гэртээ, алтан нар, ахны гэртээ, угаамаг, эгчний гэртээ, ойхон цэцэг, түүний гэртээ, бүжин туудай, иёрог анган ирвэхэй. За энэ шүлтийн нэр нь мэдэх юм байна уу? Манайхан гэдэг шүлтэг. Оо ямар мундаг юм бэ? Хэрвээ та нар ийм шүлтэг захиасан бол ямар нэр өгөх вэ? За. Манай гэр бүл. За. Сайн байна. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бүгдээ манай гэр бүлийнхний харилцаа гэдэг хичээл үзэх юм байна. За тэр аваад сэдвээ бичиж.
Birbirinde herkte. Birbirinde ettik. Haydi. Birbirine yaptık. Sen iyi hadi. Birbirine bastık. Sana tertip. Sana süper değil mi? Sana tertip içsin değil mi? Sana süper. Sen iyi birbirine kalksın değil mi Betül? Sen. Sen bu kadar hare. Yeni bir Betül. Sen. Zaten bu dire, çok çıkarlar. Çok çiğneyen bakıp çıkarlar. Ya bir kere içeri sıkıntı değil mi? Ya. Nein, nerede olsun ne? Heute. Achso, die sind da heute Tauben. Hadi bak. Zaten bu dire, orada başmışlar. Ja, що то ще? За сайн ихтэй гэрийн эзэн ер нь юу гэж бичсэн бол одоо одоо бүгдээрээ багаараа өөрснийхөө бодсон санаа нэг нэгэндээ хийгээд за энэ хамгийн оновчтой санаа гэснийг энэ багшийнхаа өгсөн цаасан дээр хамаар бичиж байгаа.
За багаас нэг хүн төлөөд байгаа дөрөө дээ. Багасна. Hagen Klassiktext. Nein, Hagen Johannes. Ja. болохоор интернеттэй хэлбэл байж чаддаг. Манай гэр бүл биений айсаж үлдсэн учраас эртний зүрх. Бидний хатаа биений буруу надад надад биений хатааг үлддэг биений байдаг гэж бичсэн байдаг. Энийг одоо биений эзэн хэлдэг муулцахаас Моцлох биш айж болох хэвээр байхыг хичээдэг би бодож байна. Ийм зүйлүүдийг хийдэг учраас тэр гэрбэл эртний найртай байдаг бахаа гэж бодсон. Өөрсдийнхөө боддог биш тийм ээ? За одоо тэгвэл бүгдээрээ самчгийн өсгөө хооцлоо хараад зургнууд байна уу? Байна. За бүгд зургийн хатад ажиллая. Ер нь гэр бүлийн эерэг харилцаа байна уу? Сөрөг юм байна уу? Ажиглаа. Ажиглаа. Хадаа. 나보다 갔어, 그래? 저 얘기 하나만 해주세요. Эхний зураг нь би биенийг хүн хайрлаж тусдаг. Тийм байх гэж байна. Ханаас вэ? Хоёр зургийг юу гэж чи? Хоёр дахь зураг нь ээжгэрээ гэрээжмэл цагийг өгөөж. Хоёр зургийг Хоёр зураг нь хүүхэд Шүлэг цаа. хоёр зургийг хүүхэд ингийн гой тоглоом байсаар байдаг. Компьютер тоглох мэдээ бодож байна. Харин ээж нь муухай хараад муухай царайгаа гутаа нэг юм хараад гөлдрөөс очиж. Нэг ойлгох. 이거 샀어. 나는 그렇게 생각했었어. 알고 비비니까 갈증 먹었어. 알았는데? Дөрөвдүгээр зураг. 그걸 뭐 харилцаанэрөө сөрөг үнээр гэж үзсэн юм ээ. Харилцаа таараа байна. За босноо ямар зүйл юм шиг байна. Хараа. Энэ зүйл. За
нэг асуулт нь хадаа бүгдээ. байна. Манай гэр бүлийн харилцаа юм ямар байдаг вэ гэж бодож байна. Бодсон уу? За, манай гэр бүлийг аж аргалтай хавдаг хамгийн чухал зүйл юм байна. За, манай гэр бүл ийм зүйлээрээ илүү аж аргалтай байгаа тийм ээ. Ингэснээр манай аж аргалтай байдаг гэсэн санаагаа зүрхэн дээр бичиж байна. За.
나 나가고 싶잖아. За одоо бүгдээрээ айдаа хаацаад санагдах. Энийг За. За багш нь усгий. Манай гэр бүл би нэмээ ойлгож бас хүндэтгэдэг учраас азаргалтай байлаа гэж. Манай гэр бүл би нэмээ хайрладаг, эвтэй найртай байдаг юм. За. Манай гэр бүл би нэмээ хайрлан хамгаалж бас ойлгодог юм. Манай гэр бүл бол би нэмдээ итгэдэг гэр бүл болохоор азаргалтай байдаг юм. За манай гэр бүл хамтдаа байж онгоо яаж инээц байдгаар азаргалтай байдаг юм. За манай гэр бүл бол баян тансаг биш. Би энийг ойлгож чаддаг учраас иттэй байлаа. За манай гэр бүлийн үр хүүхдүүд бүгдээрээ эерэг харилцаатай байдаг. За манай гэр бүлийн аз жаргалтай болгодог зүйл бол улаан уур амьсгал байна. За манай гэр бүл бол би бинийг ойлгож тусалдаг гэнэ. За манай гэр бүл бусдаас онцгой. Онцгой нь би бинийгээ харилцан сонсож чаддаг. Нэг удаа ээж уурсан олж ирэхэд аав яагаад уусныг нь асууж тайвшруулж чаддаг. Би бинийг хайрладаг юм. Баяр хөөр имэйл сэтгэлийг нэгдээд илэрдэг юм. Хөвжөлтэй зөв нэг нэгэндээ маш их яаж өгдөг юм. Бусдыг хүндэтгэж, бусдын төлөө зүтгэж чаддаг учраас аз жаргалтай байдаг гинэ. За нэгнийг ойлгож хүндэтдэг. Хоорондоо юусан муудалцдаггүй. Үргэлж би бинээ сонсдог. Тийм болохоор манай гэр аз жаргалтай байдаг. Өдөр болгон эртээ найртай би бинийг ойлгодог юм. За хамт аяж дугаач юмыг хамтдаа хийдэг юм. За гэвэл хүүхдүүдийнхээ баяр баясгалтай аз жаргалтай байна. За ямар мундаг аз жаргалтай юм бол гэр бүлүүд тийм ээ. За тэгвэл бүгдээ одоо за манай гэр бүл ийм аз жаргалтай байдаг тийм ээ. Одоо бүгд бодно шүү. Энэ хаа цалаа. За шүн хийж. За манай гэр бүлийн сайн талуудыг сайн бичсэн тийм ээ. За манай гэр бүл сул тал юм байгаа болоо. Тэний яаж засч сайжруулж чадах вэ? Чиний зүгээс. За энийгээд манай гэр бүл засчих юм бол би гэр бүлийнхаа харилцааг энэ зүйлийг засчих юм бол манай аз жаргалтай болох гэдэг гэсэн зүйлийг бодно шүү одоо.
За болцсон юм ээ. За өдөр. За энэ мөч үгүй. Одоо байгаас илүү харж байгаатай болохын тулд юу хийж болох вэ? Сая аз жаргалтай гэрүүлүүдийг сонссон тийм ээ. Тэрнээс илүү аз жаргалтай болохын тулд юу хийх вэ? Илүү санаагаа энэ дээр бичиж. За. Заавч. За товчхон бичиж үү заа. За 3 минут явах болно. Энэ дөрмийг бол багш нь авахгүй. За, энэ хажуу талд нь юу вэ? Харж байна уу? Зөвшөөрсөн гэрүүдийн гişүүдээр байгаад. За, энэ дээр танах хэдүүлээ амьд гэдэг юм.
шүтээ. Гэрүүл дараагийн шүтээ бичээ. За тэгээд атлын хавцыг ирүүлээ. Алтан бас бичгээр юм шиг утсан байна тийм ээ. За энэ бол зөвхөн чиний. Миний зүгээс аз жаргалтай болох зүйлийг бичсэн тийм ээ. За тэгвэл энэ манай аавын зүгээс аав ер нь ямар сул тагаа зарчвал манай гэр аз жаргалтай болох гэдэг юм. Тийм ээ. Манай ээж ямар сул тагаа зарчих бол аз жаргалтай болох юм байна. Тэгээд бодоод өөрснөө нь бичүүлээ. Аав чинь за би энэ сул тагаа зарсан. Тэгээд аав чинь бичих юм шүү дээ тийм ээ. Ээж нь болохоор за ээж нь бол энэ сул тагаа зарсан гэж бичих юм тийм ээ. Би бичих шүү дээ. За энэ бол одоо зөвхөн танаа гэр бүл танаатай учраас багш нь уншаад байна. За. За тэгээд энийг яг дуусгах шүү дээ. За. За бичиг хүн байхгүй тийм ээ. За өнөөдөр хичээлээр юу юу байна? Багш нэг хүн. Дүгнээ. За би юм юм хэлээ. За. Би бүгд ойлгож ойлгож мэдхийг болж судлаа гэж. хэрэг бүтэгээ ирэг харилцаатай байх. Ирэг харилцаатай байна. Би нэг өөртөө гэр бүл болон биений гэр бүлийн харилцаа ялгааг нь тань тэгэд ямар алдаагаа засахыг мэдэж байна. За. Биений харилцаатай байх. Сэтгэлтэй байх юм гэж бодож байна. За. Гэр бүлийн өгүүлсэн. Тэг авсан. биений хайрлаж мэдгийг байна. За тэгвэл бүгдээ тэр сайн аав кино шиг тэр гэр бүл тэр сайн аав кинонд дөрөв тийм баяр бичсэн аз жаргалтай байгаа тийм ээ. За тийм аз жаргалтай бүгдээ гэр бүлээр бацсан шүү дээ. За. За. За тэр хичээл авсан аа баярлалаа.